Үлдсэн ят барьцаат зээлийн газар. Манай барьцаат зээлийн газар нь намрын урамшуул зарлаж 10 дугаар сарыг дуустал алт үнэт эдлийн хүүгээ 5% болголоо. Мөн ноутбук, зурагтын хүүг өдрийн 0.5% болголоо. Та бүхэн манайхаар өргөнөөр үйлчлүүлнэ. 10 дугаар хайранд дээрлэх үлдсэн ят барьцаат зээлийн газар. Үзэгч та бүхний энэ орны амгалан айлтгая мэдээлэл телевизийн мэдээллийн хөтөлбөр эхлэж байна. Хүлээн авч үзсэн үү? Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзий Бат барьцаат зээлийн газар. Эхний мэдээ танилцуулъя. Энэ онд хийгдсэн судалгаагаар 60 гол 170 булаг 273 нуур торим 3 аршин ширгэсэн дүн мэдээ гарчээ. Энэ нь уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотой гэж мэргэжлийнхэн тайлбарллаа. Дорн аймагт 2011 оны толлогоор 72 гол ширгэсэн байдаг бол энэ онд 60 гол 185 булаг ширгэсэн байдаг бол энэ жил 170 булаг 326 нуур торим ширгэсэн бол энэ жилийн тухайд 273 нуур торим 4 аршин ширгэж байсан бол энэ жил 3 аршин ширгэсэн үзүүлэлт гарчээ. Гол нууруудын ширгэж байгаа шалтгааныг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гэж үзэж байна. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтийг дасан зогсож чадахгүй учраас дасан зогсох ажиллагаа явуулах хэрэгтэй гэж үзлээ. Уур амьсгалын өөрчлөлтөд шалтгаалсан гэж тайлбарлаж байна л да. Нөгөө талаараа хүний буруутай үйл ажиллагаа нь хэр нөлөөлсөн байна вэ? За хүний буруутай үйл ажиллагаа бол би бас ямар ч хэсэн баг зэрэг нөлөөлсөн. Одоо жишээ нь гэхэд одоо тийм ээ гурилын үйлдвэрийн одоо манай төмс хүнсийн гоогоор хангаж идэг зүүн дөрөгийн одоо газар услаатай газар тариалан дээр бол бас тодорхой хэмжээний одоо урсцыг бол яалтчгүй тийшээ урсгаж авсан гэсэн ойлголт байгаа. Бид нар дээр эндэн дээр бол бас 100% буруу өгөхгүй. Яг тэгвэл энэ Дорн аймгийн төмс хүнсийн гоогоор бүтэн хангаж идэг учраас бид нар бол ганцхан ган гачиг хуурайлтын зэрэглэлтэй үед ямар арга хэмжээ авах вэ? Доод талд нь гिचнээ одоо гол айл өрөх тийм ээ хэрлэн голоор ундаалж усалж мал одоо гिचнээ олон мал одоо усалж ундаалдаг талаар бас тэрийг бодолцож ээж тийм ээ энд одоо хариу арга хэмжээ ямар авах вэ? Нэгдүгээр, хоёрдугаар гэхэд одоо яг хавар зун одоо бороо хор байгаа учраас манай иргэд малчд бас уур амьсгалын өөрчлөлтөд дасан зогсож тийм ээ тухайн үед ямар одоо менежмент хэрэглэх гэдэг тал дээр бас илүү анхаарч ажиллавал бас зохистой гэж бодож байгаа. Дасан зогсохоор хэмжээг хамгийн түрүүнд авах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахаас биш бүр зогсоож чадахгүй. Тэгэхээр дэлхийн нийтийн хэмжээнд тулгамдсан асуудал байна. Тэгэхээр энэ нөхцөл байдал илүү ихээр одоо дасан зогсож одоо ямар менежментийг амьдрал авах хэрэглээ үйлдвэрлэлийн ус ашиглалт болон уламжилт мал аж ахуйн ус ашиглалт өөрсдийнхөө онд охой ус ашиглалтын дээр ямар менежментийг сайжруулах гэдэг дасан зогсох арга хэмжээг хамгийн тэргүүнд иргэд өөрсдөө бий болох хэрэгтэй юм байна. Энэ талаар бол дасан зогсолтой бол нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөр санхүүжүүлж насаа газрын грантаар сав газрын хэмжээнд хэрэгжиж дуусч байна. Хоёр дахь ээлжийнх нь нүүбийн хөгжлийн хөтөлбөрийн төсөл бол одоо эхлэх гэж байна. Гэхдээ энэ төсөл бол илүү малчтын одоо уламжлалт мал аж ахуй дасан зогсох арга хэмжээг одоо хэрэгжүүлэхэд чиглэгдэх юм байна. Өөрөөр бэлчээр ус жуулт, хөв цөөрөн байгуулах, тэгээд усаа яаж ашиглах одоо жишээлбэл худаг усыг одоо замбраагүй малчид гаргаж дураараа. Гэтэл энийг бол тооцоо судалгаатай үндстэйгээр аль хэсгүүд дээр одоо газрын онцлогоос шалтгаалаад тэр газрын ус хурах тэр хурц тунах тэр хөрснийхээ юунаас шалтгаалаад аль хэсгүүдэд боломжгүй гэдэг хүртэл судалгаанууд хэрэгтэй байгаа. Энэ шинээр орж байгаа дасан зохицох төслийн бас нэг хэлбэр нь бол уулз холын цаа газар дагуу байгаа сумд гүний усны нөөцийн хайгуулын судалгаа хийлгийа гэж. Бид нар бол одоо хэдийн хэмжээний устай, хэдийн хаана ордтой гэдэг усны ордтой гэдэг талаар бол бас нарийн судалгаа байхгүй. Тэгэхээр энэ судалгааны гараад ирвэл бид хүмүүс илүү дэлгэрэнгүй тайлбарлах боломжтой болчихно л та. За үүнээс гадна хүний буруу үйл ажиллагаанаас шалтгаалж байгаа эрсдэл хүчин зүйлсийг бууруулах хэрэгтэй. Тиймээс үүнд чиглэсэн хариу арга хэмжээ авах шаардлагатай гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзий Бат барьцаат зээлийн газар. Монгол улсын гавьяа тасгалжуулагч Төмөр Ата багшийн нэрэмжит олон улсын боксing тэмцээн өнөөдөр нээлттэй хэлээ. Тус тэмцээнд 3 улсын 19 багийн 100 орчим тамирчин оролцож байна.
2014 онд Дорнот аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлагдсан боксын шинэ хөгжил хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын гавьяа тасгалж жуулагч Төмөр Утаагийн нэрэмжит боксын олон улсын тэмцээн зохион байгуулагдахаар болсон. Тэмцээн 11-р сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Дорнот аймагт болж байгаа бөгөөд Оросын улбаны улсын Читагийн тойрог, бүгд найрамдах Хятад ард улсын Хайлар хотоос болон Монгол улсын Шигшээ баг тамирчид гээд нийтдээ 19 багийн 97 тамирчин өрсөлдөх юм байна. 86 оноос олон улсын сансрын нэгжлийн нэрмтэндээ гэж хэлсэн баггүй юу. Тэгээ тэрнээс хойш штэ явж яагаад 90 он манай Зоригт Батар дарга миний юм болгосон. Тэгээд одоо миний нэрмтэндээ болоод дөрөвдөдөө явж байгаа. Тэгээ энэ олон сайхан шавнар маань бүгдээр ингээд би их баяртай байгаа. Өшөө цаашаа гоё болно. Би боддог өшөө олон улсын бахаа гэж боддог. Боксын спортын цаашдын хөгжлийг юу гэж харж байна? Дорнотод бол боксын спорт маш их хөгжнө. Яагаад гэвэл энд бол баялаг бүтээгдэхүүн хүн байна. Зөвхөн бид нар л ажиллах хэрэгтэй. Бид нар л ажиллах хэрэгтэй. Тэгвэл бүтээгдэхүүн байна. Маш их бүтээгдэхүүн байгаа. Энэхүү тэмцээн зохион байгуулагдсанаар хөдөө оронтогт боксинг спортыг хөгжүүлэх Монгол улсад болон олон улс төв дэлхийн олимпийн аваргын залгамж чалааг бэлтгэх зорилгоор өндөр зэрэглэлтэй тамирчидтэй туршлага солилцох боломж гэж харж байна. Монгол улсын гавьяа тасгалж жуулагч Төмөр Утаагийн нэрэмжит тэмцээнийг 2008 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд ийхүү 3 дахь удаага зохиогдож байгаа нэ. Монгол улсын гавьяа тасгалж жуулагч Яндонгийн Төмөр Утаа нь улсад 40 жил, үүнээс биен тамир спортын дээд байгууллагын томилтоор Дорнот аймагт 26 жил тогтвор сурчлалтад ажиллаж, спортын өндөр зэрэгтэй мэргэссэн 178 тамирчин сургаж тасгалжуулж, тэдгээр нь улс төв дэлхий олимпийн наадмаас 420 медаль хүртэж, улс их орон болон багшийнхаа нэр алдрыг цуурайтуулан түмэн олондоо тасралтгүй дуусгаж явна. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзийбат барьцаад зээлийн газар. Хөөхөд өсвөрийнхэнд байгаль орчны мэдлэг олгох зорилгоор байгаль дээлтэй хүүхдүүд сэдвт цуврал хичээл зааж байна. Ингэснээр хүүхдүүдийн байгаль эхлэхтэйгээ харьцах хандлагад эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамны 30 жилийн өн хүрээнд байгаль дээлтэй хүүхдүүд сэдвт 80 цагийн хичээлийн хөтөлбөрийн дагуу байгаль орчин аялал жуулчлалын газар, ус цагуур орчны шинжилгээний газар, сав газруудын захиргаа хамтран ерөнхий боловсролын сургуулиудад цуврал хичээл орж байна. Хичээлд хамрагдсан сурагчид гол ус, оймод, ан амьтан ургамлын талаар мэдлэг ойлголттой болж байна. Байгаль орчны байгууллагууд байгаль орчны яамны 30 жилийн хөгжиж бид нар бол 80 цагийн хичээл зааж байгаа. 80 цагийн хичээлд бол Хэрлэн голын сав газрын захиргаа Хэрлэн сумын байгаль орчныг хяналт болсон байцаагч ингээ хамтраад усны тухай хичээлийг бол бид нар орж байна. Ус биднээс үнэхээр бас хэрэгтэй юу? Усгүйгээр одоо ямар өрсөлд орох уу те? Усгүй болсноо бид нар өнөөдөр энэ орчинд амьдарч чадах уугүй юу гэдэг талаас нь хүүхдэд ойлгохыг зорж ингэж ажиллаж байна да. Хүүхэд өсвөр үеийнхний дунд байгаль орчны мэдлэг ойлголт тар байна. Тиймээс энэ удаагийн цуврал хичээл хүүхдүүдэд мэдлэг нэмсэн үр өгөөжтэй ажил болж байгааг багш нар онцлон хэллээ. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзийбат барьцаад зээлийн газар. Цагдаагийн газрын дэргэдэх цагдаа эмэгтэйчүүдийн зөвлөлөөс наачлан итгэлээр нэгдэж, сэтгэлээр дэмжиж, сайн үлсэн энийг эхлүүллээ. Энэхүү аяны хүрээнд цугларсан эд зүйлсээр эмзэг үлгийн иргэдэд туслах юм байна. Цагдаагийн газрын дэргэдэх цагдаа эмэгтэйчүүдийн зөвлөл нийгмийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлынхаа хажуугаар сайн үлсэн аяныг өрнүүлдэг. Энэ удаа цагдаагийн алба хаагчдынхаа дунд итгэлээр нэгдэж, сэтгэлээр дэмжиж, сайн үлсийн 1 сарын аяныг зарлалаа. Аянд цагдаагийн алба хаагчид бүхэл хэлбэрээр нэгдэх боломжтой бөгөөд мөнгөн тусламж, эд материалын тусламж аль алиныг үзүүлэх боломжтой байна. Зорилттой бүлгийн өрх толгоолсон юм уу? Өрх толгоолсон одоо хүүхдүүд бол хамрагдах юм. Эдгээр одоо хүмүүсийг бол одоо бид хэсгийн байцаагч нартайгаа хамтарч одоо судалгаа гаргаад тэгээд энэний үндсэн дээр бол эдгээр хүмүүст бол одоо тусламж дэмжлэг үзүүлнэ. Энэ одоо тусламж байдлаар бол одоо албаагчд маань бол одоо өөрсдийнхөө сэтгэлээрээ бол одоо тусламж өгөх юм л асуудал болж байна. Хэрлэн сумын 10 багийн өрх толгоолсон эхчүүд болон хүүхдэд туслах энэхүү аянд цагдаагийн алба хаагчдыг идэвхтэй оролцохыг уриалж байна. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзийбат барьцаад зээлийн газар.
Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгчээр Үлзийбат барьцаад зээлийн газар ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Эрхэм үзэгчдээ одоо та бүхэн өнөөдрийн Дорнот аймгийн аншийн мэдээнд анхаарлаа хандуулна. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзийбат барьцаад зээлийн газар. Харин одоо мэдээллийн хөтөлбөрийн төгсгөлд ойрын өдрүүдийн сумдын цагаагаар мэдээллийг үзүүлье. Мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаарыг үзэгч та бүхэнд танилцууллаа. Та бүхний маргаашийн ажил үйлсэд амжилт хүсье. Сайхан амраарай. Баяртай үзэгчтэй. Үлзийбат барьцаад зээлийн газар. Манай барьцаад зээлийн газар нь намрын урамшуул зарлаж 10 дугаар сарыг дуустал алт үнэт эдлийн хүүгээ 5% болголоо. Мөн ноутбук, зурагтын хүүг өдрийн 0.5% болголоо. Та бүхэн манайхаар өргөнөөр үйлчлүүлнэ. 10 дугаар хайранд дээрлэх Үлзийбат барьцаад зээлийн газар.